тэгэхээр харилцагчийн үйлчлэгээ авах уу, эсвэл ажилтнуудыг идэвхтэй ажиллуулахын тулд байгууллагын сайн ажилтан болох уу, тий? За тэгээд мэдээллийн солилцоо байгуулалт бол одоо өргөжтэй мэдээллийн солилцоо гэдэг сургалтуудыг авах уу гэд. Яг аль сургалт танай байгууллагт хэрэгтэй байгаа юм байна гэдэг эрэлт хэрэгцээг чинь эхлээд мэдэрнэ. Тэгсний үндсэн дээрээс сургалтаа явуулна. За сургалтыг бид нэр зүгээр дан онлоор явуулахгүй юм. Одоо практик байдлаар тий хэрэгжилтэнд нь одоо яг хэрэгжиж байгаа байдлаар практик байдлаар явуулна л та дасгал тоглоомод дундуур нь явуулна. За тэгээд тэрнээс гадна сургалт явагдаж дуусны дараа бид нэр хяналт тавиад тайлан бас өгөх байгаа байгууллагатай. Танайх өмнө ийм байсан тий сургалтыг өгөхөд бид нэр үнэлгээ одоо харсан байгаа шүү дээ. Ийм хэрэгцээ шаардлага болсон. Тэр үед бол тийм байсан. Одоо л ийм болсон байна. Тий сургалтын маань үр дүн ингэж гарсан байна. Танайх энэ дээр илүү сайжруулбал бас зүгээр байна гэдэг тайлан бас тавьж ингэж үе шаттайгаар явагдана л да. Сургалт өгөөд л орхичихгүй. Цааш та хамтарч ажиллана л гэсэн. Хөгжлийн шийдэл төрийн бас байгууллага маань бизнес зориулж үйл ажиллагаа явуулдаг байгаа. Бизнесүүд маань улуу илүү их өргөжөөсэй те илүү их сайжраасай гэж үйл ажиллагаануудаа гаргаж байгаа. Хэрвээ та одоо өөрийнхөө байгууллагын үйл ажиллагааг сайжруулахыг хүсэж байвал ялангуяа харилцагчийнхаа үйлчлэгийг нэмэгдүүлэхийг улам илүү болгохыг хүсэж байх юм бол одоо манай гайхалтай үйлчлэгийн сургалтыг авч болно. Үйлчлэгээний байгууллагуудад зориулсан гайхалтай үйлчлэгийн сургалтыг маань авах юм бол те илүү үр дүн тань мэдрэгдэх болно гэж хэлмээр байна. Бизнесийн хамгийн гол хууль бол мөнгөний хурдан эргэц гэдгийг та биднээр хэлүүлдэггүй мэдэж байгаа ах. Хурдан эргэц гэдэг цаад утгаараа бол борлуулалтаа бид яаж нэмэгдүүлэх вэ гэдэг асуудал. Бид борлуулалтаа зөв удирдан, эрэлт нийлүүлэлт хоёроо яг таг тааруулж байж өнөөгийн зах зээлд өрсөлдөх чадвар бүхий байгууллага байж чадна. Хэрвээ танай байгууллагт эдгээр бэрхшээлтэй асуудал тулгараад яаж шийдэхээ мэдгүй байгаа бол бид тантай хамтран туслахад үргэлж бэлэн байх болно. Эдгээр асуудлаас гарахын тулд бизнес эрхлэгч та бизнесмен хүний ёс зүйн хариуцлага ухамсарлан аливаа эрсдлийг урьдчилан харж тооцоолон ажлаа зөв удирдан чиглүүлэх боломжтой болж ажилчдынхаа хувийн зорилгыг байгууллагынхаа зорилготой уялдуулж чадан ашиг орлогоо нэмэгдүүлэх үүднээс өөртөө оюуны хөрөнгө оруулалт хийх боломжийг бид танд санал болгож байна. Манай компани бол одоо үйл ажиллагаа маань яг эхлээд 3 жил болж байгаа. Зочид буудал, зоогийн газар, за бильярд, бар, караоке бар, скрин голф гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. За 3 жилийн өмнө үйл ажиллагаа эхэлж байхад бол олон бэрхшээл байсан. За тэгээд хамгийн түрүүнд үйлчлүүлэгчээ олох, үйлчлүүлэгчийн тоог нэмэгдэх, одоо орлогоо нэмэгдүүлэх тийм ээ. За тэгээд ирж байгаа үйлчлүүлэгчээ сайхан үйлчлээд үдэх, дахин одоо ирүүлэх гэдэг одоо энэ тал дээр бид нэр их хичээж ажиллах шаардлагатай байсан. Шинэ байгууллага, шинэ үйлчилгээ бүх юм шинэ цогц тийм ээ. Одоо үр дүнтэй тийм байлгахыг хичээж их ажиллаа. За тэгээд амжилт бүтээл их байлаа, алдаа оноо их байлаа. За тэгээд ер нь бол яг манай рестораны тухайд Монголдо бас томоохон тооцогдохоор талбай хэмжээнд хөгжим техникийн хүчин чадал үйлчилгээний одоо стандартыг биелүүлэх тийм ээ. Хоол, хүнсний одоо чанартай, амттай, аюулгүй эрүүл гэсэн тийм нөхцлүүдийг бол нэлээд хангах тийм одоо мэрэлттэй ажилласны үр дүнд бол дээд зэрэглийг авсан. Яг Монголдо бол одоо өнөөдөр бол манай үйлчлүүлэгчид биднийг Монголдо одоо томоохон тооцогдох ресторануудын тоонд бол оруулсан байсан. Тэрэнд бол бид нэр их баяртай байдаг. За манай байгууллага одоо байгуулснаас хойш ер нь бол сургалт, семинаруудыг ер нь тогтмол тодорхой хугацаатаагаар явуулж ирсэн. За тэгээд ямар ч зүйл өнөөдөр бид нэр хөгжлийн шийдэл төрийн бас байгууллагаас 4 хоногийн турш сургалт семинарыг авч амжилттай зохион байгуулж өнөөдөр дуусч байна. За тэгээд өмнө бид нар нэгж одоо байгууллагуудын нэгж салбаруудынхаа хэмжээнд одоо бага хэмжээний сургалтууд авдаг гэсэн бол энэ удаа хөгжлийн шийдэл төрийн бас байгууллагатай хамтраад зочид буудал, ресторан бүх одоо үйлчлэгийн салбаруудаа бүгдийг нэгтгээд томоохон хэмжээний сургалтыг авлаа. Ажилчид маань ерөнхийдөө үйлчлэгээний салбарын хүмүүс одоо харилцааны соёл, хувийн зохион байгуулалтаас өсвүүлээд ашиг орлогоо яаж нэмэгдүүлэх, яаж өөрийгөө одоо хөгжүүлэх тийм ээ, яаж амжилтанд хүрэх гэсэн бүх шатлыг одоо оролцуулсан тийм сургалт зохион байгуулж өнөөдөр үр дүнтэй сайхан болж өнгөрч байна. Урд нь авч ирсэн манай одоо бас 2-3 байгууллагаас бид нар сургалт семинар авч яхад одоо эргээд үр дүнгээ хяндаг
нууц тийм ээ одоо тийм одоо юу тандалт ч юм уу тийм ээ тийм ажиглалтууд хийдэг байдал нь бол бас их шинэлэг бас үр дүнг ахиц гаргах мөн тэр одоо тандалтуудаар ямар алдаа тогтогдол гарсан ямар хөгжил дэвшил гарсан байна гэдгийг биднэрт эргээд хэрэглэгчийн зүгээс одоо мэдээлж байгаа энэ байдал бол одоо бидний сэтгэлд бас их хүрж байна. Хөгжлийн шийдэл төрийн бас байгууллагын хамт олон сургалт явуулсан багш. За тэгээд мөн та бүхэнд ажлын өндөр амжилтыг хүсье. Бидэнтэй цаашаа хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Ажилчдынхаа хандлагыг өөрчилж, тэднийг байнга сургаж хөгжүүлж чаддаг байгууллага хөгжих боломжоо хадгалж үлддэг. Хөгжлийн шийдэл төрийн бас байгууллага нь одоогоор 100-аас дээш ажилтнтай манай улсын нэр хүнд бүхий 10 томоохон байгууллага мөн 20 гаруй жижиг дунд байгууллагын ажилтнуудад захиалах сургалтыг өгөөд байна. Бид олон жилийн турш жижиг дунд бизнесийг дэмжих чиглэлээр ажиллаж ирсэн бөгөөд бизнес эрхлэгчдэд зориулан бүхий л төрлийн захиалах сургалтуудыг өөрсдийн сургалтын төвөөр болон танай ажлын байран дээр хүрэхэд бэлэн байх болно. Бизнесийн амжилтын дүүхийг хөгжлийн шийдэл хамт бичэлцэн. Үзэгч та бүхэндээ хүргэж байгаа Сорьц хааны нэвтрүүлэг маань мэдээлэл булангаараа үргэлжилж байна. Хөгжлийн шийдэл төрийн бас байгууллага нь Америк нэгдсэн улсын хөдөө аж ахуйн яамны санхүүжилтээр Монголын хөдөө аж ахуйн бизнесийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Тэгэхээр энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж явах хүрээндээ бид нар хөдөө аж ахуйн улирал эхэлсэн учраас төрөл бүрийн аялал, сургаалт, уулзалтуудыг зохион байгуулж байгаа. Тэгэхээр бид 3 сарын 18-нд ногоон бизнесийг хөгжүүлцгээний нэртэй уулзалтыг амжилттай зохион байгууллаа. Энэхүү уулзалтанд маань мэдээлэл за мөн үзэсгэлэн яармаг гэсэн хэсгүүдээс бүрдэж байлаа. Тэгэхээр хөгжлийн шийдэл төрийн бас байгууллагын талаарх мэдээлэл болоод мөн улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа төсөл хөтөлбөрүүд, за тэгээд төрийн байгууллагууд, мөн дээрэс нь ер нь банк, санхүүгийн байгууллагууд ч гэсэн энэхүү бизнесийг дэмжихэд ямар үйлчилгээ үзүүлдэг юм бэ гэдэг мэдээллийг бид нар энэхүү уулзалтаараа өгсөн байгаа. Энэхүү уулзалтанд маань мэдээж маш олон харилцагч нар ирсэн. Эдгээр харилцагч нар маань шинээр бизнес эрхлэхийн тулд ямар мэдээлэл хэрэгтэй, хаана хандах ёстой гэдэг талаар цогц мэдээллийг нэг дороос авч чадсанараа энэ уулзалт маань үр дүнтэй байж чадсан байнамаа. Харин үргэлжлүүлээд энэ уулзалтын дараа бид хүнсний ногоо тариалан эрхлэгчдэд зориулаад 3 өдрийн хүнсний ногооны багц сургалтыг зохион байгуулж байна. Энэхүү сургалтын маань онцлог юу вэ гэхээр анхлан бизнес эрхлэж байгаа, анхлан ногоо тарих гэж байгаа хүмүүст мэдээлэл маш дутмаг байдаг. Энэ хүмүүс маань үр гэж юу юм, хөрс гэж юу юм, үрийг хэрхэн таних, үрийг хэрхэн өрсөлдүүлэх гэх талаарх бүх мэдээллийг цогцоор авах боломжийг энэ сургалт маань олгож байгаа. Тэгэхээр энэ сургалтын маань үр дүнд ногоо тарьдгүй та ногоогоо тарих боломжтой болж байгаа гэсэн үг байгаа. Тэгээд энэхүү сургалт маань дахин хэсэг хугацааны дараа зохиогдох учраас магадгүй сургалтанд хамрагдаж чадаагүй. За энэ чиглэлийн сургалт сонирхож байгаа хүмүүс айхан бол хөгжлийн шийдэл төрийн бас байгууллагад хандхад боломжтой байгаа. Та бүхэнд хүргэж байгаа мэдээлэл үргэлжилж байна. Ирэх 4 сард хөгжлийн шийдэл төрийн бас байгууллага хөдөө аж ахуй руу чиглэсэн маш олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулж байгаа. Эдгээрээс зарим зүйлийг дуртахад бид нар хөдөө аж ахуйн үзэсгэлэн яармаг өдөрлөгийг зохион байгуулж байгаа. Энэхүү үзэсгэлэн яармаг өдөрлөг маань та бүхэнд хэрэгтэй бүх мэдээллийг цогцоор авах боломжийг за тэр дундаа зөвхөн хүнсний ногоо гэхгүй эрдэмтэн мал аж ахуй за тэгээд хөдөө аж ахуйг дэмжигч ямар бараа бүтээгдэхүүн байж болох юм гэдэг талаар мэдээллийг та бүхэндээ цогцоор нөхөд оршиж байгаа. Мөн дээрэс нь бид зүүн хараа, баруун хараа, дархан сэлэн гэсэн маршрутаар зөвхөн үнэний фермерийн аялал зохион байгуулж байгаа 2 өдрийн. Тэгэхээр үзэгч та бүхэн магадгүй тийшээгээ аялал хийхээр явж чаддаггүй. Ижиг төрлийн бизнес эрхлэгчээс суралцахыг хүсдэг ч тийм боломж олддоггүй бол энэхүү боломжийг хөгжлийн шийдэл төрийн бас байгууллага та бүхэндээ олгож байгаа. Ингээд энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг та доор хуцаас аваарай. Та бүхэндээ хүргэсэн мэдээлэл эвгээр өндөрлөж байна. Бизнесийн амжилтын дүүхийг хөгжлийн шийдэл хамт бичэлцэн. Үзэгч та бүхэндээ хүргэсэн Сорьц хааны нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар үгээр өндөрлөж байна. Бизнес эрхлэгч та бүхэнд хэрэгтэй мэдээллийг энэхүү дугаартаа багтаалаа. Мэдээж танд асууж лавлах зүйл гарсан бол бидэнтэй доорх утас хаягаар холбогдоорой. Хөгжлийн шийдэл төрийн бас байгууллага бизнес эрхлэгч та бүхний бизнесийн амжилтын түүхийг хамтдаа бичилцэхдээ баяртай болно. Бүгдээрээ дараагийн нэвтрүүлгээр уулзлаа. Түр баяртай.